Нийт одоо авилгын төсөөлийн индексийг гаргадаг их сурвалжуудын хүрээнд аваад үзэх юм бол төрийн албаны ханган нийлүүлэлт, за түүнээс гадна одоо төрийн өмчит компани ханган нийлүүлэлт гэдэг асуудал төр илүү их одоо авилга ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл жижиг одоо бага дүнгээр тийм ээ авилга хээл авах өгөх энэ байдал маань бол багассан дүр зурагтай харагддаг. За гэхдээ том дүнгээр авилга өгөх тийм ээ их хэмжээний авилга гэж бид хэлдэг. За энэ бол ер нь огт буурахгүй байна гэдг нь харагддаг. За ялангуяа энэ нөгөө ханган нийлүүлэлтийн асуудал дээр одоо бод түүний дүнгээр биш одоо ханган нийлүүлэх юм тогтолцоо бол маш их байна. За тийм учраас энэ ханган нийлүүлэлтийн процессыг ил тод болгох ялангуяа тийм ээ худалдаа авалтыг олон нийтэд эрх тэгш ингэж зарлах. За бусад нь нөгөө талдаа шалгарсан байгууллагатай хяналт тавих гэх мэтлэнгийн тогтолцоог бол сайжруулах шаардлага байна. За тийм учраас одоо энэ шилэн дансны хэрэгжилт тухайн байгууллагын өөрийнх нь одоо энэ худалдан авалт ханган нийлүүлэлт хийж байгаа энэ процесс тэр чигтээ ил болохоос гадна гэрээгийн нийл болох юм шаардлага байна. Гэрээгийн нийл болох шаардлагатай гэдэг олон улсын одоо бусад судалгаа тайлан Transparency International-аас ол зөвлөд байна. Төрийн байгууллагатай л гэрээ байгуулсан л бол тэр одоо гэрээ бол ил байх ёстой л гэж